1989 оны 12 сарын 10-нд Монголд ардсан хувьсгалын гал бадарч 34 жилийн өмнө ах эгч нар маань Монгол эрхчлөөг сэрээсэн юм аа. Монгол Улаанбаатарын иргэд бид утаанд хордож байна гэж ярьж байна. Улаанбаатарын иргэд бид утаанд нас орж байна гэж ярьж байна. Бид яагаад эрчим хүчнийхээ төслүүдийг явуулж чадахгүй байсан юм бэ? Бид яагаад эрчим хүчнийхээ төслүүдийг өөрсдийнхөө хүс сонирхлынхаа дагуу явуулж чадахгүй байгаа юм? Иргэдийнхээ эрхийг яагаад хамгаалж чадахгүй байгаа гэж. Энд яагаад хэн байсан? Олон эрчим хүчний төсөл зогссон. Энэ Монгол улсын иргэдийн эрхийг зөрчсөн олон төсөл зогссон. Энэний ард хэн байсныг харцгаа. Монгол улс өөрсдийн хөгжлөөр яагаад хөгжиж болохгүй гэж. Монгол улс төмөр замын Монгол улс өөрсдийн эдийн засгийн хөгжлийг яагаад явуулж болохгүй юм бэ? Энийг яагаад зохион байгуулалтаараа зогсооод байсан юм бэ? Монгол эдийн засгийн эрхчлөөдөө болчоор хэд гай болоод байсан юм бэ? Хэн энийг зохион байгуулж байсан юм бэ? Хэн танк орж ирнэ гэж айлгсан юм бэ? Үүнийг харцгаа. Монгол улсын засгийн газар нүүрсний хулгайг нууцын зэрэгт оруулж хийсэн. Иргэдийнхээ боломжийг хэн хулгай хийсэн юм бэ? Монгол улс засгийн газар хөгжлийн банкны хулгайг нууцын зэрэгт оруулж хулгай хийсэн. Монгол улсын засгийн газар төмөр замыг нууцын зэрэгт оруулж хулгай хийсэн. Монгол улсын засгийн газар эрхчлөө тусгаар тогтнолын эсрэг дандаа үйлдэл хийж байна. Өнөөдөр шүүх засаглалууд дайрж байна. Энэ яагаад зохион байгуулалтаа үйл ажиллагаа цаашаа явуулсан юм бэ? Оюун эрдэнэ засгийн газар юу хийж байсныг бүгд санацгаа. Энэний ард хэн байсныг санацгаа. Харцгаа. Монгол улс эрхчлөө тусгаар тогтнолтой байхын тулд хинээс салах ёстой юм бэ? Бид гадны гар хөл болсон Монголыг боомлж байгаа, эрхчлөө хааж байгаа. Монгол улсад дайданчиг болж байгаа эдгээр хүмүүсээс салж байж Монгол улс өөрийн гэсэн Монгол улс үн цэнтэй эрхчлөөтэй эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд Монгол улс хувь хүний эрхийн хувьд эрхчлөөтэй байж эрхчлөө тусгаар тогтносон Монгол улс болдго юм аа. Эрхчлөө хааж бадарч болохгүй. Эрхчлөөгүйгээр Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс байж чадахгүй гэдгийг хэлье. За баярлалаа.